За сайн бацхан уу ингээд Spotted podcast-ийн дараагийн дугаараар уулзч байгаадаа таатай байна. Тэгэхээр энэ удаагийн зочноор Жимайтиг багшилж ийсэн номон дэлгэр багшигаа өрсөн байгаа. Сайн багшаа өдрийн мэнд төргий. Сайн байцгаана уу, өдрийн мэнд төргий. Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тэгээд энэхүү дугаарыг сонсож байгаа зарим хүмүүс мэддэг ч магадгүй мэдгүй ч магадгүй та тэгэхээр товчон өрөө танилцуулах уу? Тэгээ багшаа урьж оролцуулсан маш баяртай байна. Багш нь 2017 оноос хойш Jimite-д тимийн багшаар ажиллаж байсан. За ингээд хүүхдээ харах ажилтай болоод түр хугацаагаар хүлээн авсан байгаа. Тийм учраас подкаст хөтлөж байгаа хостуудаа бол ерөнхийдөө хичээл орж ирсэн учраас мэднэ. Өөрсөнд баярлалаа гэж хэлье да. За. Баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө дугаараар болохоор номон огштой их олон сэдвийн талаар ярилцах байгаа. Тэгээд номон огш маань докторийн зэрэгээ Солонгос улсад хийсэн байгаа. Солонгосын эцнийг сургууль докторийн зэрэгээ хийж явах тулгарч исэн асуудлууд болон Солонгос улсад ерөн суралцахын давуу тал болон сул тал зэргийн талаар подкаст эхлүүлээд яриа гэж бодож байна. Багш нь Сөүлийн үндэсний сургуульд Монгол Солонгосын номер 1 сургууль гэж нэрлэгддэг. Аазда ерөнхийдөө 40-40-д багтчихдаг. Шилдэг сургууль байгаа. Тэрний оюутан болоод докторийнхаа зэргийг хамгаалах боломж аваад Монголоос 2011 оны 11 сард яг цастай өдөр нисчихсэн. Ингээд Солонгост очиод судалгааныхаа ажлыг эхлүүлэх болоод лабораторитой танилцаад Солонгос хүмүүс гэж ямар хүмүүс эдэм бэ гэдгийг анх мэдээд багш нь хичээлээ эхлүүлж илаа. 2012 оныхоо 3 сард яг докторийнхаа зэргийн хичээл эхэлж исэн. За 2 жилийн турш бол тасралтгүй хичээлээ хийгээд дээр нь судалгаа хийгээд маш завгүй өнгөрүүлж исэн. Ерөнхийдөө Солонгосын үндэсний сургууль, Сөүлийн үндэсний сургууль гэдэг маань маш их нэр хүндтэй сургууль л да. Тэнд оюутнууд сурагчид орохыг хүсэж идэг. Солонгос хүмүүс бол мөрөөдлийн сургууль гэж болно. Аав ээж нь багаас нь бэлтгэдэг. За чи минийх энэ сургуульд сурна шүү гэж төлөвлөж идэг. Тийм сургуулийн нэг. Яагаад гэвэл тэр сургуулиас төгссөн хүмүүсийн ажил амьдрал нь баталгаатай байж идэг. Тэр сургуулийг төгссөн л бол чи ажлын мест хүлээн гэж байхгүй. Шууд ажлын байртай гэсэн үг. Одоо яг манай Jimite шиг гэдэг шиг тийм учраас амьдралын баталгаа сайтай, дээр нь өндөр цалинтай ажилд ордог байхгүй. Тийм учраас хүүхдүүд багасаа тийшээ орох юмсан гэж мөрөөддөг, дээр нь хичээлдэг, тэрний төлөө зүтгэдэг сургууль байгаа. Тэрэнд тэнцээд Монгол нэг оюутан нэг хүн тэнцээд оюутан болсонд тэр хүмүүс маань манай лабораторийн маань маш их таатай хүлээж авч ийсэн. Монгол гэдэг хүн оюутан дуулж исэн болохоос биш манай лаборатори тийм хүн юусэн байгаагүй гэж ярьжсэн. За гадаадын оюутан гэвэл Иранаас манай сеньор оюутан байсан. Дээр нь нийтгээс байсан. Германаас солилцоогоор оюутан ирж гисэн байсан. Ер нь их сайхан үед суралцсан. Тэгээд гадаад оюутан гэхээр бид нартай ч хүндэтгэлтэй хайрцан, бид нар ч гэсэндээ сайхан хайрцан хоорондоо англиар ярина. Хичээлүүд маань англи хэл дээр орно. Ер нь их сайхан цаг үе өнгөрсөн. Энийхээ хажуугаар ч гэсэндээ их хариуцлагатай, дээр нь их ганцаарцсан жилүүд их байсан л да. Хичээлээ хийхийн тулд гэртээ буцаж эргэж ирэхийн тулд амжилттай төгсөөд ирэхийн тулд маш их зүйлийг сурсан, золиослсон. Тэгээд багш 6 жил ингээд сурч агаад докторийн зэрэг хамгаалаад ирсэн. Тэрний маань нэг учир нь болохоор анагаахын чиглэлээр багш нь сурсан. 25 дээр эмчилгээний чиглэлээр сурсан. Тийм учраас их хугацаа шаарддаг. Амтны эстэй ажилдаг, хулгантай ажилдаг гэх мэтчлэн өдөр шөнөгүй баг юм судалгаа хийгээд байж идэг байсан. Тийм учраас тэрний давуу тал гэх юм уу ер нь их ажилд нухлагдаж сурсан байна шүү дээ. Сууд сурсан байна, ажил хийж сурсан байна гэдэг маань давуу тал болж байсан. Монголд ирээд ч гэсэндээ тэрнийхээ үрээр, сайхан үрээр оюутнуудыг хичээлийн шахах хичээлд нь сайн сургах. Энэ хүүхдүүд сайн сурч иж их боломжийг олно гэдэг юмыг өөр дээрээ мэдэрсэн учраас та эдийг сайн сурахын төлөө ингээд явж исэн. Тэгэл ер нь их ойр дотн байхыг л хүсэж исэн. Би багш гэл ерөөхдөө
нэг стандарт тогтоогоод тий оюутнуудаа хүндий харьцдаг. Харин ч nice хандж ээж тий тэр хүүхдүүд юу хүсэж байна? Одоогийн үеийн хүүхдүүд юу хүсдэг болсон, юу сонсдог болсон, юу үздэг болсон гэдгийг чинь бид нэр бас судалж ээж хичээлээ заах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр тийм учраас их nice байсан гэж та нар ч гэсэн тэгж хэлж магадгүй багш нь бол тэгж боддог шүү. Юу сүүлийн их сургуульд ингэж солонгос хүн болгон хүүхдээ оруулахыг хүсдэг гэсэн чинь яг тэр мэдэгдэж л да яг солонгос байж үзээгүй ч гэсэн яг юунаас мэдэгдэж байна гэхээр K-drama-надаас нээр мэдэгддэг одоо жишээлбэл Penthouse ч юм. Тэр чи хүүхдүүдээ бүр ингэж их сургууль тэр сүүлийн их сургууль руу оруулах гэж хүсдэг. Бөө юм бол дэвлэж тэр киноос мэдэгдэж байгаа юм. Харин тэр киног арай үзээгүй амар тэмцэл явагдаж байгаа юм чи. Тийм шүү. Ер нь тэмцэлтэй. Тэр нь айгүй сайхан юм те. Тэр сургуульд орцсон. Одоо жакетийн өмсөд сүүлдээ гэж жакет өмсөн гадуур явж байхад хүртэл танихгүй хүн хүртэл надад айгүй илдэг харцдаг. Зах дээр очиод юм авахд хүртэл миний хүү ядарч байна уу, миний ах ядарч байна уу нэмээд өгчий гэх мэтчлэнгээр их ойлгодог. Бидрийг их ойлгодог. Яаж их сурч байгаа. Бид нар чинь шөнийн 12 хүртэл суун, өдөр болгон юмаа хийн. Энд байгаа хүүхдүүд амралт байдгүй шүү дээ. Ер нь тийм учраас тэр болгоныг хүн хадаа явж хат ойлгодог. Тэгээд би тэгэхэд л мэдэрсэн л дээ. Би чинь бас зүгээр ч нэг сургуульд ирсчээгүй юм байна шүү. Энэ хүмүүсийн те хамгийн их орохыг хүсдэг сургуульд ирсэн юм байна шүү гэдгийг бол очиод би биеэр ингээд мэдэрсэн. Тэр хүндэтлэлийг бас их мэдэрсэн. Дээр нь их хариуцлага юм байна. Заавал төгсөх ёстой юм байна гэж мэдэрч Монголд ирсэн. За тэгэнгүүтээ Монголд ирснийхаа дараа багш нь докторийнхаа зэргийг хамгаалсны мэдэрчлэг одоо хүлээн авалтыг хийсэн л дээ. Тэрэндээ Солонгосын элчин сайдын яамд хийжсэн. Тэр үед элчин хэлжсэн байхгүй элчин байсан хүн. Би Солонгос руу докторт явсан хүмүүсийг явсан гэдгийг мэдх юм байна. Харин ирсэн гэдгийг цөөхөн мэдх юм байна. Баяр хүргье гэжсэн байхгүй. Тэр үг л ерөнхийдөө тодорхойлно. Нэг олон юм шаардлага байхгүй юм бол. Тэгэхэд тэ ирж гэнэ төгсөөд ирж гэнэ гэдэг чил чиний гавьяа шүү гэдэг. Тиймэрхүү байдлаар яриа өрнөжсэн. Тэр үед би бас өөрөө тий бахан хэмжээний бас өөрөөр бахархах сэтгэл бас төрж л байсан. Тэглгүй яхаа хэрвээ би санжил та яг докторийнхоо зэргийг айгу зүгээр хамгаалах биш айгу амжилттай хамгаалсан гэж би санаадах юм. Бусад хүүхдүүдээс илүү нэг юм илүү нөгөө одоо honored гэдэг лөө нэг юм жижигхэн ийм нэг алтлаг өнгийн цом байсан шүү дээ. Би тэрийг яг юу гэдгийг мартчихжээ. Та тэрийг тайлбарлах боломж байгаа лөө? Тийм. Ер нь амжилттай хамгаалсан багш нь хамгийн дээд оноог аваад те оюутнуудаас хамгийн дээд оноог авч төгссөн. Дээр нь гадаад оюутны хувьд те амжилттай төгссөн гэд тэр багшийн ширээн дээр тавьдаг тэр honored гэдэг диплома бол ерөнхийдөө төгссөн хүн хүсэл дээр авч болдог диплом үзүүлэн гэх юм уу одоо тэр үед те пайз гэдэг шиг симбол байхгүй. Тэгэнгүүтээ ажил дээр гарсан хүн өрөөндөө хадаж болно, ширээн дээрээ тавьж болно. Тэгэхэд л тэр хүнийг илэрхийлж яадаг, илэрхийлэл нь гэсэн үг л те. Тэгээд би багш нь үргэлж ширээн дээр ингээд тавьдаг байсан. Ханд таны яг тэр элчин дээр үйлчлэг хийсэн тэр нөгөө та нэг харуулж ирсэн шүү дээ. Тэрийг харахад л нэг ингээд сургууль төгсчихсэн. Тэгж бодогдчихсэн шүү дээ. Дараа нь ингээд айгу хүндэтгэлтэй гэх юм уу? Юмаа яг ингээд хамгийн хэцүү зүйл байсан гэсэн тэрийг ингээд даваад дуусны дараах ингээд өөрөөрөө бахархах мэдрэмж ингээд тэнднээс тийж мэдрэгдэж байгаа шүү дээ. Тэр мэдрэмж тэрийг хараад за юм чсэн юм нэг юмд тууштай байж байгаа л арыг нь үзэх хэрэгтэй байна даа л гэж бодож ирсэн тэр үед. Яг тэр оройн арыг нь үзгээл яа чи. Маш сайн байна. Тэр оройны маргааш нь те та яг ихний цаг дээр хичээлтэй гэж таарсан шүү дээ те. Тэгээ би за багш нь яасан би хичээлээ таслахгүй. Би хичээлээ орно гэл үдшилгээ оройд харчаал тэгээд маргааш нь хичээлдээ бэлдээл өглөөд ирж исэн. Тэгээд өчтөр ийм юм боллоо гэд таад бас тайлбарлаж исэн нэг санаж байна. Тийм. Тэр яг санаад ордгийн. Манайхаас саян багш бас өргөцсөн байсан тий. Нэгсэн Батцэнгэл профессор Алтангэл профессор Саймон гэдэг Алтангэл шүү тий. Нэлээ олон хүн өргөцсөн. Тэр гоё үзүүлэлчээ. Надад нэг асуулт сонирхолтой байлаа л да. Одоо яг та одоо Монголоос мастер төгссөн оюутан сүүлийн үндэсний сургуульд хүрэх зам хэр урт байсан бэ?
Ямар хуу зам туулж энэ сургуулийн оюутан болсон бэ гэдэг асуултыг асуумаар санагдлаа. Ер нь бол магистра Монгол Улсын их сургууль дээр хамгаалчаад гадагшаа явж тэ докторийнхаа зэргийг хийнэ гэд бодолтой байж гисэн. Тэрнийхээ дараа нийслэлийн мэргэжлийн анилтын газар ерөнхий лабораторид багш нь хиймчээр ажилд ороод төд удалгүй энэ саналууд ирсэн байхгүй юу? Төд удалгүй энэ санал манай ажил дээр ирсэн. Тэгээд би дөнгөж орчихсон тэ дөнгөж ороод удаагүй 4 сар болсон шинэхэн оюутан ажиллаа хийгээл ийм боломж байд юм байна. Ямар гоё юм бэ гэж бодож ирсэн. Тэгээд шинэ орсон хүмүүст ерөөсөө хэлж дуулгаагүй л тэ. Ерөнхийдөө хуучин хүмүүсээс авах сонирхол ихтэй байсан. Тэгээ материалууд явуулсан чинь сүүлд тэгжсэн байхгүй манай лаборатори эрхлэгч өмнө аль чи нэг материалаа өгөөтгөөч манай хэдийн материал нь болдгүй гэдэг. Тэгээ би материалаа өгөөд тэ цаашаа явуулаад ирсэн чинь чи ярилцлаганд орох болцсон байна. Намайг одоо тэдэн сарын тэдэнд дуудаж байна. Дуудах юм биш шүү. Бэлдэж байгаарай гэдэг. Тэгэхээр би эхнийх нь ямар ч байсан материалаа өгсөн чи тэнцсэн. Тэгээ ярилцлаганд дуутахаар нь ямар гоё юм бэ гэж бас тэр хүндээ докторлоостай сандралтай тий очиж байгаа байхгүй. Тэгэл очиод нэлээ олон хүн байсан юм байлээ. Ярилцлаганд ороод сүүлд нь 8 сард надад хэлж байгаа байхгүй. Манайхаас мэргэжлийн ялдаас номон тэлэр гэдэг хиймж тэнцсэн гэдэг. Тэгэхээр би бүр өстө айгүй их баярлаад дээр нь мэргэжлийн ялд гэдэг том айл тийм ээ. Олон байцаагч байдаг, олон судлаач шинжээч байдаг. Тэр дундаас багш нь ингээд сонгогдсон гэдэг. Тэр үед маш их баяртай мэдээ болоод дээр нь яг профессор маань Монголд ирж таарад тэр профессортойгоо уулзаад ингээд чамайг авах болж байгаа бид нэр их баяртай байна. Дээр нь чи ингээд Монголоо төлөөлөд явж гин гэдэг утгаараа их хариуцлагатай юм байна шүү гэдгийг хэлж ирсэн. За тэгээд Seoul National University гэж apply хийгээл дээр нь материалаа бүрдүүлэл цаашаа сургуулийнхаа докторийн зэрэгтэй apply хийжсэн. За тэр хугацаа бол миний хувьд яг л үлгэр зүйд мэдтэй би ингээл яг нэг үсгийг хүртэл зөв буруу биччихүүгээл хянаал шалгаад эсээгээ дахин ингээл шалгаад тэгээд материалаа явуулж исэн. За тэгэхээр тэр Монголоос SNU руу хүрэх зам бол миний хувьд бол маш сайхан огоон гэрлэр гэж хэлэхгүй ч гэсэндээ гэрэл гээгээтэй хурдан явагдсан гэж боддог. Тэгээ олон үе шаттай хүмүүсийн те шатандаа ингээд ревю хийгээд ярьцлага аваад тэгээд цаашаага сургуульдаа тэнцэж ороод тэгээд Солонгост амраад очиж исэн. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр ер нь бол боломж юу үргэлж байдаг шүү. Тэр боломжийг те хажууд чинь байж байгаа. Боломж энэ ямар гоё юм бэ? Им явчвал басан хүн гоё бах та гэж бодцоод байж исэн. Тэгэхэд миний хажууд боломж байсан гэдгийг би бол энэ боломжийг авчвал гоё доо гэж бодож исэн. Гэгийнхэн хүсэл маань бүр мөрөөдөл маань шууд план төлөвлөгөө болоод ирсэн би аягүй их баярлдаг байхгүй. Тэгэхээр хүү ер нь юу ах хэрэгтэй. Хичээх хэрэгтэй тэрнийхээ тал төлөө өдөр болгон ингээд бэлтгэл хийж явах хэрэгтэй гэж боддог. Оюутнуудад ч гэсэндээ хэлэхэд тийм ээ. Би энэ хоолой юм хийж чадахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү блог бити хийгээсээ чадна болно зүтгэн хүрнэ гэдэг юмыг л тархиндаас хуулгаж байгаасаа гэж хүсчээдэг манай оюутнууд мундаг юм чинь чадна дөөээс илүү боломжуудыг хатгаж чадна гэж бодож. Сүүлийн үндэсний их сургуулийн төсөө та ер нь Солонгост ажиллая гэж бодсон уу? Монголд ирээд яагаад MIT-д ажиллах болсон юм бол яг энэ хоёрын ингээд нэг тийм хоорондын огтлцол нь юу байсан юм бол? Тийм тэгээд Солонгост ажиллах боломж байсан уу? Байгаад та ингээд сонгоогүй Монголдо буцаж ирсэн үү гэдэг талаар. Тэгэхээр яг төгсөх жил тийм ээ? Төгсөх жил багш миний хувьд ингээд хамгийн сүүлийнхаа пейперийг accept болгочоод тэгээд баяртай мэдээ профессортойгоо бид хоёр баярлаад ингээд сууж хахад те профессор маань за номон лэрээ постдокт үлдэхүү гэжсэн байхгүй. Тэнгүүт нь багшаа би яг үндэ доктороо хийх гэж ирсэн. Энэ зорилгоо биелүүлчлээ. Би одоо ингээд нутаг руугаа буцъя да гэж хэлжсэн. За тэр том шалтгаан бол мэдээж гэр бүлээсээ маш их удаан хугацаар хол байсан. Эргээд сурсан мэдснээ эргэж их орондоо бус хүмүүст хэлье тий түгээ гэсэн үндслээр одоо буцаад ирсэн. Дээр нь Монголдо ирснийхаа дараагаар яг юу яаж байгаа юм чи их сургууль дээр очиж судалгааны багт ороод тий судалгаагаа танилцуулаад тэдний судалгааг сонсоод ангаахын төв лабораторид
анагаахын цөм лабораторид очиж судалгааны багтай танилцаад ерөнхийдөө юу хаана ямар замаар ял шатандаа явж байна гэдгийг маш их судалсан. За тэгээд би бол их сургуульд л орох юм байна гэдгийг бол өөрөө бол цаанаасаа тодорхойлцсон байсан. За тэрний дараагаар GMIT гэдэг сургууль байгуулагдсан юм байна. Одоо ингээд байгуулагдаад нэлээд зөвхөн кампустай болцсон юм байна гэд очиж үзэнгүүтээ надад их таалагдсан байхгүй. Яагаад гэвэл яг нөгөө би их сургуульд байсан шигээ энд оюутнууд яг хичээлийнхаа төлөө сураад суралцаад бүхэл бүтэн цагаа тэнд зориулж боломжтой юм байна. Зарим үед бас цалгардаад байдаг шүү дээ. Тэр холоос явдаг оюутан ингээд цалгарддаг. Орой хичээлээ хийхээсээ цалгардаг. Гэрийн ажил хийн. Автобусанд суун гэдэг чинь айгүй цаг хугацааг иддэг тий. За тийм учраас энэ кампус юм биш үү гэдгийг харчаад надад таалагдаад тэгээд сүүлд нь яг позишн зарлагдсан байхгүй. Зарлагдах үед нь багш нь ирээд тэр позишнд аплай хийгээд орж исэн. Кампус хэлбэртэй байгаа нь маш их таалагдж байсан. Дээр нь гадаад багш нартай ажиллах юм байна. Хамгийн нэгдүгээрт нь бол улсын сургууль юм байна гэдэг нь бүр их таалагдсан. Улсын сургууль. Улсдаа хийсэн. Би улсынхаа өмнөөс илч яваад явсан хүн эргээд улсдаа ирээд хүч хөдөлмөрөөр зарцуулъя, зориулъя гэдэг тэр бодол маань өөртөө байсан учраас улсдаа хийж байгаа. Дээр нь оюуны хөдөлмөр, оюуны хөрөнгө оруулалт хийж боломжтой юм биш үгээд сонгож ирсэн. GMIT-д ингээд багшлахаар дундан за нэг хотоос налаа хүртэл нэг 30 минут явдаг бахтай автобусаар тэр өөр нь багш нарт гэрт хүндрэлтэй санагддаг бол тэр бол одоо ботход бараг л нэрээ гал халуун эрч хүчтэй байж гэж боддог шүү. Эхлээд бол багш нь бол ерөөсөө тэрийг бол асуудал гэж бодохгүй шүү дээ. Автобуснаас суугаад багш нарын автобус суулаа дэмдээ ах зэрийлэгдээ 30 минутанд далаах гэрлээ. Айгүй nice дамдаа Жон багштай яриад карт багштай яриад ингээл цаг бол харавсан сум шиг өнгөрөөл явчихна. Тэгээ очиод оюутнуудтайгаа уулзаад хичээлээ заагаал. Тэр бол асуудал ерөөсөө байгаагүй. Хол зам гэдэг бол асуудал байгаагүй. Тэгээд сүүлдээ айгүй их ачаалтай болоод сургуулийнхаа багш нарын байранд байрлал. Тэгээд ороод 10 минутанд багш нарын байраас хичээлийн байр руу орлоо. Хичээлээ заавал өмнө наашсаа ерөнхийдөө бол Номоногшийн хувьд GMIT lecturer байхаас гадна 2018 оноос хойш Монгол Улсын их сургууль nanotoksikology гэдэг хичээл орж исэн байлээ. Тэгээд та тэр талаараа хуваалцах. Багшийн хувьд нано материалын хоруу чанар гэдэг хичээлийг Монгол Улсын их сургууль дээр орж исэн. За тэр бол миний докторийн зэрэг хамгаалсан чиглэл байсан л да. GMIT дээр бол химийнхаа чиглэлээр хичээлээ заагаад тэгээд 4 өдөр нь GMIT дээр хичээлтэй, 1 өдөр нь Монгол Улсын их сургууль дээр хичээлтэй. Тэр жил бол маш их ачаалтай багш нь ажиллаж байсан. За тэрний яг гол тийм ээ хийх гээд байсан тэр оюутнуудад заах гээд байсан тий өөрийгөө ингээд авгүй байлган байж чиж заагаад байсан гол юм маань юу вэ гэхээр ерөнхийдөө наноматериалын хоруу чанар гэдэг хичээл ерөөсөө Монголд хамгийн анх багш нь орж исэн. Тэрийг хин ч орж байгаагүй тэрний талаар баг сонсон хүн байгаагүй. Наноматериал тийм ээ маш сайн давуу талтай, шинэлэг талтай гэдгийг бид нар хүмүүс мэдж байгаа. Одоо бүгдээрээ мэдээд эхэлсэн тийм ээ. Харин гэхдээ тэрэнд ч ихсэндээ бас хоруу чанар гэдэг бас нэг айхтар юм байна да. Тэрийг мэдчих ёстой. Side effect гэдэг шиг тийм ээ. Бүх юм ингээд сайхан тал байна. Бас тэрний цаана айлт болваа нэг зүйл ингээд дутагдал байдаг. Тэрийг судлах хэрэгтэй. Бид нар аюулыг хэлж мэдснээрээ илүү их амжилт гаргана гэдэг үднээсээ тэр хичээлийг яг наногийн ангийн 12 оюутан хичээл сонгосон. Тэр оюутнууд хичээл заасан. За тэр оюутнууд бол одоо 4-р курс, 3-р курс тэр үед байсан л та. Тэгээд төгсчихсөн. Ажил дээр гарчихсан, зарим нь гадагшаага оюутан болоод явцсан. Тийм байж байгаа. Нийт урагшаа ингээд 2 газар ажиллах ер нь хүндрэлтэй төгсгөл та яг ажил амьдралаа зохицуулаад болоод ирсэн үү? Тасаа дурдсан нэлээд завгүй байсан гэд. Тэгээд завгүй байх нь танд гоё эдгөөсгөө бол жоохон хэцүү санагддаг. Завгүй ах нь сайхан шүү. Завгүй ах сайхан. Өөрийгөө бүр дайчлах юмд зэг нь үзэх сайхан. Тэр жил бол ерөөхдөө ачаалтай жил байсан. Дээр нь
хоёр газар багшлана гэдэг чинь өөрөө ачаал өгж байгаа юм л да. Тэгээд өөрөөр төвшний оюутнуудад те бэлтгэлийн ангид нэгдүгээр курсынханд хичээл орлоо. Монгол Улсын их сургууль дээр болохоор 3 дахь 4 дахь курсынд хичээл орлоо гэдэг те. Тэр харьцаж байгаа оюутнуудын хувьд ч гэсэндээ өөр ялгаатай левелийн төвшний ялгаа их харагдчихсан. Тэгэхээр хүн ер нь завгүй байх тусмаа л те их зүйлийг бүтээдэг гэдэг. Энэ би яг та ядарлаа хэд оройн сайхан амраал маргааш нь сэргэж штэ. Тийм учраас ачаалж явах хэрэгтэй. Ер нь бол залуу хүн завгүй байна гэдэг чинь хамгийн сайхан. Харин бүр Монголд ирчээд нэг өдөр зүгээр суусан чинь ингээд айгүй сонин санагдчихсан. Юм хийх ёстой ч юм шиг өө тэ. Яагаад зүгээр суугаад байна гэж бүр ингээд сандраад тэ. Тэгж тийм хэмнэлд орцсон байсан. Тийм учраас надад бол 5 өдөр ажиллахад бол яг жаргасан л хийс бол яриг зовсон юм бол байх. Завгүй бахтаа л happy байсан. Багш муусын үеийн бидний донд ямар нэг ялгаач юм эсвэл нэгдвэл нэг тийм шинж чанар танд харагдсан уу? Юуны ялгаа те семестрийн левлийн ялгаа байна л да. 3 4 дээр курсын оюутан бэлтгэл нэгийнхний ялгаа гэж бол асар их байдаг. 3 4 дээр курсынхны хувьд хичээлээ хэдий үзсэн. Тэгээд юу сурахаа мэддэг байхгүй юу надад заах хэрэгтэй юм. Би тэрнээс нь юу авах хэрэгтэй вэ гэдгээ аль хэдийн ховлчихсан, төлөвлөж ирсэн. Энэ хүнээс одоо ийм юм л сурч иж тэ энэ семестрийг дуусгандаа гэдэг төлөвлөгөө гаргачихсан байдаг. Айгүй зоригтой. Бэлтгэл ангийн 1-р курсынхны хувьд ерөөхдөө яг 10 жилээ төгсөөл тэ орж ирсэн. За аав ээжээсээ жоохон хол ингээл байранд найзтайгаа өвийнхэнтэйгээ ингээл сайхан тэ хөвгөлтэй өнгөрөх гээл цаг хугацааг илүү жоохон өөрөөр ашиглаж байгаа. Тэгээ байдаг тал харагдаад байдаг. Тэгж анзаарчихсан. Бусдаар бол яг Монгол оюуны төвшингийн хувьд ярих юм бол яг сурах юм хийх юм хийгээл явдаг. Энэ цаг хугацаагаа энэ жоохон хилж өгнө, шахаж өгнө. Тэгэхээс бол ялгаа бол байхгүй. Харин ч манай сургуулийнхаа тийм химик хэн сайн мэдэх вэ тэмцээнд бид нар чинь муусын химийнхнийг ялж төрүүлж одоо томыг авсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр л ботчих. Тэгэхээр өөрсдийгээ харин ч давуу талтай гэдгийг бол мэдэрч авах хэрэгтэй. Тэгээд Монгол Улсын шинжлэх ухааны технологийн тэргүүлэх салбар чиглэлүүдийг гаргацсан байт юм байлээ. Тэгээд тэр чиглэлээр өндөр техник технологийн тэргүүлэх чиглэл гээд харангууд биотехнологи, нанотехнологи, мэдээлэл харилцаа холбооны технологи гээд эдгээр салбарын чиглэлүүдийн цааш тэргүүлэх хандлагатай бид нар энийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн зорилгочийг хандлагатай байт юм байлээ. Тэгээд та нанотехнологийн салбарын хувьд Монголын хөгжлийг аль читэндээ явж байгаа вэ? Ер нь цаашдын хөгжлийг яг юу ч харж байгаа. Нанотехнологийн төв гэж хамгийн 2008 онд Монгол Улсын их сургууль дээр байгуулагдчихсан. За багшийн хувьд яг тэнд магистрийн оюутан болоод нанотехнологийн төвд хажуугаар нь судлаач оюутнаар ажиллаж исэн. За тэрнээс ахуулаад те нанотой холбоотой бүхэл хуралд оролцож исэн, судалгаа хийж исэн. За бид нэр те засгийн газраас Монгол Улсын засгийн газраас урт хугацааны төслүүд их хэрэгжүүлж исэн. Органик нарны зайн үүсгүүр гэл тийм ээ. За дээр нь диод гэл их мэдчлэг наногийн адванс төвшний судалгаануудыг эхлүүлээ явж исэн. Тийм учраас одоо харахад бол аль хэдийн бид нар чинь нано гэдэг үгийг мэддэг болсон байна. Дээр нь юу гэдгийг хэдийн амьдралдаа хэрэглээд эхэлсэн байгааг одоо харж байна л да. Мэдээж багаж тоногдох хөрөмж дээр нь судалгааны тэр дээжтэй материал хангалттай биш гэдгийг мэдж байгаа хэдий ч гэсэндээ тэр суур юмыг нь ойлгоцсон байна гэдэг чинь бас их том дэвшил байхгүй юу? Том дэвшил. Дээр нь маш их оюутнууд те наногийн хөтөлбөр сурч төгссөн байна. Чиглэлээр диплома хамгаалсан байна гэдэг маань энэ чиглэл маань хөгжиж байгаагийн тод жишээ илрэл болж байна гэж бодож байгаа. Ер нь бол ирээдүйтэй харагдаж байгаа шүү, өнгөлөг харагдаж байгаа. Та багш цаашаа дахин өргөжлүүлэн зэрэг нэмч юм уу эсвэл сурахаар бол яг ямар хөө салбар руу орохыг хүсэж байгаа вэ? Илүү нэрвчилж орох бол таад нэрвчилж орох юм бол би neuroscience тархины те нэг судлах хүсэлтэй шүү дээ. Ер нь бол хамгийн хүн гэдэг юмний чинь те тодорхойлогч хамгийн гол хүчин зүйл нь одоо бидний оюун ухаан, уурга тарих
нейрон биш үү те. Тэгэхээр тэр сайхан ямиг судлахыасаа яаж тэр нууцыг тайлахаасаа гэж бодоод байт юм. Тэгэхээр хэрвээ бүр цаашаа те судалгаа хийх, наривчлсан судалгаа хийх боломж болдог бол neuroscience тархины хөгжлийг судлах гэж байна. Тэр айгуу сонирхолтой сэдв юм шиг санагддаг. Яг тэрх яагаад ингэж ирлээ. Тэгээ тэрхнээс ч болоод биеийн бүх бусад ингээд идэрхтэн эрүүл мэндийн байдал ерөөхдөө хамаарч идэг болохоор тэрхийн яг гол цөмийн судалж бол бусдыг ойлгочих юм шиг санагддээ шүү дээ. Тэгээд жишээлбэл хамгийн наазах жишээлбэл одоо хүн яагаад зүүдэлдэг вэ ч юм уу тий. Яг түүний зүүдэлж байхад яг ямар болж байгаа вэ гэдэг ч юм уу. Их нэлээд би нэг тийм видеонууд үзчихсэн сонирхолтой юм билээ. Амар нарийн суур тийм нарийн юмыг мэддэг хүн тиймэрхүү л орохгүй бол миний хэд бол тиймэрхүү нэг шууд ингээ уншгүй ойлгохгүй л айгүй хэцүү хэцүү нэр томьёод гарч ирээ. Нооношл тэрийг ойлгох бах уу? Айгүй нарийн юмыг үзсэн юм чинь тий. Гоё л зоригтой л байгаа. Ойлгохгүй юм зөндөө, мэдэхгүй юм зөндөө ойлгох уу. Нэг жишээг хэлтээ. Очичвал лабораторид судлаачаар очичвал нарны зан үүсгэр organic solar cell гэдэг тий cell гэдгийг мэдээд идэг. Тэгсэн чинь human cell гэл хүний эс гэд ярьсан чинь би ерөөсөө мэдгүй харж байгаагүй. Тэгээ бүр микроскопоор хараад тэрийгээ бүр үржүүлээд ургуулад нөгөө хооллоод гэдэг шиг хооллоод тэгэхээр мэдгүй юм ямар их байд юм бэ гэдгээс их мэдэж авсан. Их сонирхолтой байсан. Би очивол пейперч уншиж чадахгүй бид нар чинь англи хэл дээр гайгаал байдаг. Уншаад нэг ойлгодоггүй. Үг болгоныг Википедиаар орчуулахаар цаана нэг нүүр юм гараад ирдэг. Нэг пейперийг ер нь 6 сар уншиж ирсэн шүү ихэд бол. Айгу тэр пейперийг ойлгож тэр хугтмууныг ойлгож цаана юу явагдсан бэ гэдгийг ойлгохын тулд бүхэн нэг үгнээс ахуулаад цаашаа 100% ойлгохын тулд 6 сар шаардлагдан гэдгийг бол яг мэдсээ өөрийн бие дээр. Тийм та яг нэг хичээл дээрээ хэлж ирсэн. Би ингээд нэг пейпер унших гэж бараг тэн дээр гарч байгаа бүх үгийг ингээд бичээд орчуулад тэн дээр өгүүлбэр зохиогоо тэгж ойлгож иж пейпер ойлгож ийсэн гэдэг ярьж ийсэн. Тэр бол айгүй том хөдөлмөрлөл гэж би хараад байгаа шүү дээ. Тэгэл би бол ерөөсөө өөр тэгж байгааг болохоор тэг гэж үзсэн чинь ямар хэцүү юм бэлээ ёо. Зүгээр ингээд хальт ингээд утгыг хараад ийм утгатай юм байл өнгөрчөж байгаа шүү дээ. Тэгж ингээд амар бичээд ингээд чэйжлэн гэсэн юм байхгүй. Тэгэхээр тэр бол бараг нэг пейперийг 6 сар тэгж уншина гэж бараг айгу reasonable сонсогдчих. Харлагийн үед ярьж байгаа нь болохоор ингэж аахгүй. Нэг пейперийг иймэрхүү юм байна гэдгийг чи ойлгочихсон шүү дээ, тийм. Тэгэхэд чинь тэр пейпер чинь иймэрхүү юм байна гэдгийг ойлгохдохгүй бол яах вэ? Тэрийг ойлгохын тулд тэр 6 сар болсон байхгүй амар нийттэй. Ерөөсөө. Харин яг бүр яг жинхэнэ гол уушаад ерөөсөө ойлгохгүй. Тэр нарийн мэрэгжил рүү орцсон л доо эндээс тийм. Nanomaterial characterization гэж яваал цаашаа очсон чи хорт хавдар судлал, хоруу чанар, нанотоксиколог гэж ороод ирэнгүүт бүх юмыг шинээс агаас нь их сурах шаардлага гарсан. Энэ сэдвийн өрөө нэг юм ярьчих. Асуучих их юм. Та одоо нөө хавдар судлал гэдэг ерхэд чиглэлээр явсан гэсэн шүү дээ, тий? Доктортой. Тэгэнгүүт одоо ямар нэгэн туршилт хийж байгаа та жишээлбэл хархан дээр туршилт хийдэг гэсэн гэж ярьсан шүү дээ, тий? Нөгөө талдаа одоо ямар нэгэн хөдөлгөөнүүд байна л да. Тийм тий. Эсвэл save rest гэж гарч ирсэн. Тэгээ тэнгууд нэг талдаа амтан зовоогоод байгаа юм шиг боловч нөгөө талдаа өөртөө хамгаалаад одоо туршилт хийж штэ амтан дээр болж гинөө хүн дээр болж гинөө болох уугүй юу гэдэг дээр энэ тал дээр таны үзэл бодол яг ямар байдаг вэ? Одоо яг энэ чиглэлийн хүний хувьд би сайд хийж ажилласан таны нөгөө харах дээр туршилт хийдэг юм шууд нөгөө нэг тэр кампайн санд ороод save rest гэж ороод ирсэн. Би яг харах туулаар өөр л ах. Тэгтээ ингээд яг цаашлаад яг нарийн юм дээр бол яг амтан гэдэг утгаараа хүмүүс нэг тийм өөр зүйлс хараад байна штэ. Тийм. Та юу хувьд юу гэж бодож байна? Буруу штэ гэж бодож байна, зөв штэ гэж бодож байна. Ер нь бол хийх ёстой гэж бодож байна, үгүй гэж бодож байна. Миний хувьд бол би тэгж бодсон л доо. Одоо ингээд нэг талаараа амтны эрхийг хамгаалаад ингээд амтан зовоож ин бид нар заавал ийм хэрэглэх шаардлагатай юу те. Тэгээ энэ хэрэглээс татгалзаж ийл та гэж нэг хэсэг бодож байхад нөгөө талаас энэ хэрэгтэй зүйл байдаг. Тэгээ тэрэн дээр заавал туршилт хийхгүй бол хүн дээр шууд болохоор
хүмүүс маань өгөхөд хэлнэ. Тийм учраас нэг тийм туршилт байх ёстой ч гэмээр юм яриад байдаг. Харин хоёр өнцгтэй байгаа гэдэг яг аль тал руу навахаа сайн мэдэхгүй тийм байдаг. Би болохоор ингэж боддог. Ямар салбарт ямар факт, ямар hypothesis дээр туршилт хийгээд байгаа юм бэ гэдэг нь чухал юм шиг байна. Одоо таны тэр cancer гэдэг дээр бол энэ яг reasonable хүний эрүүл мэндийн төлөө яг байж болох гэж. Харин тэр Save Ralph-ийн хийж байгаа кампайн болохоор косметик дээр хүмүүс тийм тест хийдэг болохоор тэр нь айгүй жоохон nonsense юм шиг байгаад байгаа юм л та. Хүмүүс ингээд зөвхөн нүүр будны төлөө ингээд нүүрээ ингээд тэгж будахын тийм юм хэрэглээний төлөө ингээд амтан зоож гэдэг нь айгүй этиклэс нэг тийм. Харин тэр сэний тэр ярьдаг хархан дээр туршилт хийн. Одоо тэр бол яалтчгүй хийх ёстой. Ирээдүйд ч хийх байх. Яагаад гэвэл энэ чинь нөгөө хүний эрүүл мэнд гэдэгтэй холбоотой явчихж байгаа. Харин тэр косметикч болохоор хүний зүгээр гоо сайхан нэг тиймэрхүү талтай холбогдож байгаа болохоор энэ хоёр шал өөр байна гэж боддог. Тэгчэж болох үст ч юм уу те? Бас яг зөв тайлбарлаж та хоёр яг тэр байхгүй тэр ангаахын салбар гэдэг чинь те заавал туршилтын шинжилгээ ухаан туршилт хийж гарч ирдэг бүтээгдэхүүн нь болж ийн болохгүй байх гэдгийг гарч хийж идэг. За тэр туршилтыг хийхийн тулд амьд организм хэрэгтэй. За шууд хүн дээр хийх юм бол хүн дээр хийхээсээ илүү мэдээж болгоно байна. Тэгээ хүний генетийн ойролцоо хамгийн ойролцоо булган харах гэж байж тэ. Тэр булган хархан дээр хийхийн тулд бид нэр өөрсдөө research ethic гэдэг хичээлийг үздэг. Судлаач хүн те ямар төрлийн этиктэй байх ёстой вэ гэдгийг үздэг. За дээр нь амьтны эрхтэй холбоотойгоор хичээл авч үздэг. Тэнгүүтээ судлаач гэсэн үнэмлэхээ авахын тулд шалгалт өгдөг байхгүй юу? Тэр амьтан дээр туршилт хийхийн тулд. Тэгээд яг research paper дээрээ судалгаан дээрх ажил дээр бидний үнэмлэхний дугаар байж идэг. Энэ хүн ийм хичээлийг үзээд ийм номыг уншаад ийм гэрчлэгийг авсан байна гэдгийг хаталж өгч идэг. За тэгэхээр бид нар яах вэ гэхлээр тэр амьтантай харьцахын тулд те яг хүнтэй харьцаж байгаа мэт зөөлхөн хандах хэрэгтэй. Дээр нь тариахтаа өвтгөхгүй байх те зовоохгүй байх тэр тал дээр ажиллах анхаарах хэрэгтэй. Дээр нь бүр цаашлаад те мэдээж амьтныг маань одоо хорох хэрэгтэй болно да судалгаа хийж байгаа учраас. Тэгэхээр тэр тал дээр наркоз хийжтэй эхлээд унтуулж иж гэдэг нь тэр амьтныг зовоохгүй байх талаасаа бид нар хамгийн их адвайс төвшний мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг байхгүй юу түрүүнд нь. Тэгэхээр бол хин нэгэн орж ирээд шууд тэр амьтныг те хамлал зовоогоол тариал бэж идэггүй. Тийм учраас тэр хүн амьтантай хүндэтгэлтэй харьцаж байдаг. Дээр нь сайенсийн төлөө гэл те сайенсийн төлөө гэж ярьж байгаа учраас тэрийг хийж байгаа зүйл мэдээж хүний төлөө гэхдээ амьтныг зовоож ин гэж хүмүүсийг харж байдаг. Гэхдээ тэр амьтан дээр дуршихгүй бол танай аав ээж ах дүүсээ дээр чинь туршилт болоо явчих байхгүй хамгийн аюултай нь. Тийм учраас энийг хийгээд байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо олон газрууд их эсэргүүцэж байгаа харагддаг. Гэхдээ яг та хэдий хэлдгээр те тэр шалтгааны арын шалтгааныг мэдж явах хэрэгтэй. Аав ээж чинь шууд туршилт болох уу, туршилтын туулаа болох уу, туршилтын явж болох уу эсвэл тэрийг аль хэдийн туршижсан байх ёстой юу гэдгийг л одоо вакцинаас ахуулаад бид нар харж штэ өмнө үед ковид гэдэг цаар тахал гарч ирлээ. Тэр вакциныг те таанаа бол мэдээж амьтан дээр туршиж байгаа. Амьтан дээр туршсны үр дүнд гаргаж байгаа штэ. Тэгэхээр бол шууд монголчууд дээр хийлээ, гадны орныхынд хийлээ гэх юм бол хинч зөвшөөрөхгүй. Тийм учраас энэ бол заавал тесттэй байх ёстой. Судалгааны арга зүйтэй байх ёстой. Мэдээж судлаач маань этиктэй байх ёстой гэдгийг заавал харж авч үзчихийдэг тийм. Багш та вакцины талаар ингэж юу гэж бодож байгаа? Жохон дэлгийгээд асуучихвал. Вакцины талаар авч үзэх нь бол вакцин бол зайлшгүй 100% хамгаалж байна бидрийг те эрүүл мэндийг бидний эрсдлээс хамгаалж байгаа арга зам гэж бодож байгаа. Маш зөв арга зам баггүй юу? Вакцин хийлэхгүй бол та өөрөө өвдөнө. Тэрнээс үлдэх үр дагавар нь ихтэй. За судалгаанууд гарсан байна л да. Хүн яаж яана гэсэн чинь энэ ковид гэдэг цаар тахлыг дусснараа хүний эрүүл мэнд зүгээр тусаад өнгөрч байгаа юм шиг боловч цаанаа үлдэж байгаа хорооч чанар ихтэй юм байна. Мэдрэлт нөлөөлт юм байна гэдгийг гаргаад ирсэн. Эхнээсээ судлаад ирсэн. Тийм болохоор аль болов тусгүй байхыг ирмэлцэх хэрэгтэй. Тэгээд вакцин хийх хэрэгтэй. За дээр нь яг ковидын өөрийнх нь эсийг inactivated буюу идэвхгүйжүүлсэн вакцин гэдэг Verocell гэх вакцин байна.
тэрийг вакциныг хийх юм бол ковидын вирус маань мутацлагдсан ч гэсэндээ таниад тэрээс хамгаалж чадах чадвартай гэдгийг гений инженерчлэлийн багштай бид хоёрыг ярилцсалтай профессортай ярилцсан нэг давуу талтай байна. Тэр нэг давуу талтай байна гэдэг ерөөхдөө хамгийн сүүлийн 3 хоногийн өмнө ярилцсан юм байна. Тэр вакцинууд мэдээж хамгаалах гол үүрэг нь л гэхдээ тэр хаана үйлдвэрлэсэн, ямар арга замаар үйлдвэрлэсэн бэ? Ямар аргыг хэрэглэсэн бэ гэдэг чинь чухал байхгүй юу? Тийм учраас хамгийн сүүлд бид нар харьцуулж ярьлаа л да. Тэгэхээр Verocell гэдэг вакцин бас давуу тал байна. Тэгэж AstraZeneca байгаа, Sputnik байгаа. Гэтэ хүний сонголт. Алигаа хийх үү? Бас сэтгэл зүйн монголчууд ч нэг сэтгэлээ хүмүүс ч үдэ гэдэг шил ер нь дагдаг За би манай Орос ах нар гэж Оросын вакцин хийлэгдэг ч юм уу. Тийм сэтгэл зүйтэй хүмүүс байдаг. Тэр бол хүний сонголт учраас өөртөө алигаа хийх нь бол хүлээж байгаа. Спутникийг ирэхээр Спутникийг хийлгэж болно шүү дээ. Ер нь бол бараг л олцсон дээр нь хийлгэх ёстой шүү гэж яригадаад байгаа эрүүл мэндийн салбар бол. Тэгэхээр жишээ авахад Сөүл гихт чинь Солонгос улс гэж чинь одоо 40 сая гаруй хүн амтай 5 сая л вакцин хийлгэсэн байгаа гэж байгаа байхгүй юу? Болсон нөгөө 30 сая 40 сая хизээ хийлгэх нь идэвхгүй байгаа. Тэр вакциныг гэрээ хийгдээл явагдаад байж байгаа. Тийм учраас маш их ард иргэд найзтай байгаа. Бидний хувьд юу вэ? Бараг 50% аль хэдийн вакцинжуулчлаа шүү дээ. Тийм болохоор ард иргэд маань зөвөр ойлгоод энэ тал дээр өөрийгөө хамгаалаад, бусдыг хамгаалаад вакцинаа бас хийлгэрэй гэж уриалах байна. Юу таны бодлоор агшаа AstraZeneca тэгээ Sputnik гэдэг янз янзын вакцинуудаас Verocell-ийг илүү үзэж байгаа гэсэн үг тий. Нөгөө мутацлагдсан ч гэсэн тэрийг нь яаж байгаа болохоор ингэж олж байгаа болохоор гэсэн шалтгаантай. Тий, тэгж бас бодож болно. Ер нь тийм шинжилгээ ухаан, тэр анагаахын шинжилгээ ухаан гэдэг чинь аль хэдийн өсрөнгөө хөгжсөн байхгүй юу? Тэр бид нар бол итгэж болно гэж хараад байгаа. Угаасаа нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар нь батлагдсан гэдэг юм байна тий. Тэгэхээр би бас намарсан. Юу. Өнөөдрийн мэдээгээр гэхэд Европын холбооны улсууд зөвшөөрсөн байна. Хүлээн зөвшөөрсөн байна. Зарим хүмүүсийн хандлага талаар вакцинд туршиж үзэхийн тулд одоо энэ маш олон жилийн хугацаа хэрэгтэй. Тэгсээр энэ ковидын вакцин маань маш хурдан гарч ирсэн. Энэ бол үр нөлөө энэ хинч мэдэхгүй байгаа. Алдаа гарах нөлөөтэй гэж яриад байгаа байхгүй юу? Тэгээ тэр тал дээр та юу гэж бодож байгаа вэ? Цаг хугацаа л харуулна даа л гэж үзэж байна. Яг тэгжэл мэргэжлийн хүмүүс яг тэгжэл тайлбар хэлж байгаа. Тийм. Бид нар бол нөгөө яг тийм нөлөөтэй, тийм гэсэн юмыг бол шууд хэлэхэд бол боломжгүй байхгүй юу? Авцалдахчгүй. Яагаад гэхээр хүн төрөлхтний хувьд энэ COVID-19 гэдэг чинь шинэ юм байхгүй, шинэ зүйл байхгүй. Яг л өнөөдөр үүссэн маргааш нь бид нар яхад мэдэхгүй. Тийм учраас тэрнээс хамгаалж байгаа аль сайн ямиг хэрэгжилж байна. Тэрний үр нөлөө хизээ гарахыг бид нэр таашгүй. Гэхдээ тэр үедээ авч болох хамгийн сайн аргаар хэрэгэлсэн үү, хэрэгэлсэн. Ийм л үр дүнгээр бол бид нар хэлнэ. Бид нэр түүхэн үед амьдарч байгаа шүү гэж. Айгу түүхэн үйл явдлын гэрч. За шүү тий. Та нар маань байранда байхгүй жоохон boring байна. Харин тийм багшаа бүр ингэ сүүлийн төгсгчлдээ эцний дотор өрөнд өндөрчий гэсэн чинь ингэ өндөрчсөн шүү дээ. Харин тэглээ. Айдл жоохон хэцүү байлаа. Дээр нь мөнх цоргийн үед айгу азтай бид нар чинь Герман явсан, Фрайбург, Дрезден тиймэр аялчихсан тий. Тэрийг бол чи мэдчихээ бас өөрийнхөө яг ямар боломжийг авснаа. Номоно авч болоо хамт. Тийм подкастын нэг сэдв байсан шүү. Энэ гоё орлоо ишээгээ. Номонд л багш Бацрын багш хоёр маань супервайзер хийгээд 15 онд хамт 19 онд явсан байгаа. Тийм яг сүүлчийн summer school байгаа одоогийн хувьд. Тийм тий. Ноцтой байсан шүү. Тэнд явсан оюутан тий би боддог штеп. Одоо тэрнээс хойш манай оюутнууд маань тэрийг боломж олдохгүй байна. Явжлахгүй байна. Ковидтэй холбоотойгоор гэдэг. Тэгээ бид нэр бодож ирсэн. Би бодож ирсэн байхгүй. Манай оюутнууд мөнх цорыг та айгүй мундаг тэр боломжийг азтай гэж хэлж болохгүй. Тэр чинь азнаас авах биш. Харин боломжийг та нар авч чадсан байхгүй юу? Өөрийнхөө хичээл зүтгэлээр 45 оюутнаас 15 оюутан сонгогдож явсан summer school шүү дээ. Тэгэхээр би бол мундаг байна л гэж хэлсэн. Манай оюутны ээжтэй манай хүүтэй азтай байна хайдтай явж байгаа гэхээр
танай хүү чи айгүй хичээсэн, хөдөлмөрлсөн. Тийм учраас бид нар явж байгаа шүү гэж хэлсэн. Маш их баяртайгаар хүлээж авчихсан. Тэр сайхан газраар те даадын тэтгэлгээр 100% тэтгэлгээр явлаа. Очингуудаа бид нар стипенд авлаа. Үзэж харах юм ихтэй байсан шүү. Маш их юм үзэж харсан. Манай оюутнууд бол тест нүдэн нээгдээл ирсэн гэж боддог шүү дээ. Та хоёр тэгвэл тэнд байгаа нэлээх хөхтэй баянтай байлал байгалах та. Чамд байсан юм уу зэрэг? Танд хэр байсан бэ? Тэгэл би Ааха. Манай оюутнууд хичээл орж исэн болохоор бүгднгийн энэ ямар хөхтэй гэдэг нь багш нь мэддэг болохоор харьцаад амар байсан. аа. Тэгээ яг ер нь бол нөгөө нэг марлагын үед бол бэлтгэл авахт нэг бас химийн багш өөр байсан гэсэн тий. Тэгээд нэгдүгээр курстэй номон багш орж ирсэн. Тэгээд бидний хувьд бол бэлтгэлээс шууд химийн багш гээд номон багш шууд орж ирсэн болохоор тэгээд ер нь бол нөгөө багаас нь мэднэ гэдэг шиг бүр жилийн өмнөөс мэддэг байсан болохоор тэгээд ер нь амар байсан баг гэж боддоо шүү дээ. Тий, амар байсан. Би чи бэлтгэлээс нь ахуулаад явсан болохоор энэ нэг хүүхд маань ийм завтай шүү гэд мэдээд байгаа юм чи. Нэг funny юм яриг гэвэл юу вэ? Оюутнууд маань нэг Freiburg-ийн яг сургуулийнхаа нөгөө нэг юм үдшилэг боллоо, тийм партиж боллоо нэг яг тэр сургуулийн оюутнууд нэг юм болсон оройн. Тэгээд манай нөгөө 15 оюутнуудаас хийсэн хэсэг нь явцсан байсан юм аа. Айгуу гоё хувцлаад нүүр аваа будаад ингээд хасчихсан. Оройн явцсан байсан тийм. Тэгээд хоёр супервайзер маань болохоор явахгүй шүү гэж хэлсэн санагдчихээн. Тэгээд явцсан байсан. Тэгээд хоёр номон шиг нөгөө нэг цай уудаг нөгөө нэг юм гэсэн өөдний юм дээр юу агаад бүгдийг нас дуудаад хин явсан гэ бүртгээд та нар юу мууга одоо очиад репорт дээр би чинь тэрийгээ одоо нас ихлээд одоо план гараад төлөөл гэх тийм ингээ загнаад тийм болжсэн санагдаж айгүй хөвгөлтэй. Хөвгөлтэй шүү. Тэгээ бидний чинь үүрэгтэй Бацран багш миний үүрэг гэдэг байна тий. Айдыг их орондоо эргүүл саруул тий. Үзэж харсан юмтай эргүүлж авчрах үүрэг хүлээсэн хүмүүс байна. Тэгэхээр тэр хэсэг нөхөд тий их том толгой гаргасаа би дараа нь их хариусаа тооцсон. Явцсан байсан. Тэгээд дээр нь нөгөө манай оюутнуудын хувьд өдөр болгон юутай байсан ажилтай судалгааны ажилтай одоо дээр нь үр хариу очиж үзэх сургууль дээр очиж үзэх гэдэг өдөр болгон төлөвлөгөөтэй байсан учраас яг тухайн үедээ бичиж чадахгүй зүйл их байдаг. Тэр мартчихдаг байхгүй хүүхд юм чинь. Хүүхд юм өдөр нь өглөө үзсэн юм орой мартчих шүү дээ. Тийм учраас за эхлээд бичиж авна шүү. Юу хэдний өдөр юу үзсэн гэдгийг одоо бичээд тэгэхээр өдөрөө суулгаж агаад бичүүлээд тийм. Тэгээд нөгөө хүүхдүүд маань яана орой болцсон байна. Ядарч байна гэж би чинь дотроо бодож байгаа ч гэсэндээ за энэ хэд маань нөгөө хэдийгээ эртэл ингээ хичээлээ игээ сууж гэхэд би чинь суулгаж байсан үе байгаа. Тэр бол сүүлд нь хэрэг гарсан шүү дээ. Яагаад гэвэл биний хувьд те хамгаалуулах зөвлөлт нь байсан учраас би чинь тэднийг чинь авч репортын засаад шүүмжлээд дараад нь дүн гарах үед нь би хариуцчихсан учраас хүүхдүүдэд харсан чинь айгүй сайхан бичсэн зөв бичсэн тий бүх юмаа ингээд зэгцтэй ирээд л ингээд сайхан репорт гаргацсан байсныг бодоод хараад би дараа нь ингээд хичээсэн байхгүй та нараа тэр үед бас хэлүүлж бичүүлжсэн даа бас өөртөө тэржсэн болсон байх шүү хүүхдүүд маань юмаа мартсан байх үе гэд санаа зовж ирсэн бид нар чи үүрэг чинь тэр юм чи тийм юм болж ийсаа сайхан зөргөө тэр шоудсан хүмүүсийн нэг юм уу эсвэл үлдээд репортоо бичсэн хүмүүсийн би үлдсэн байсан байхгүй би яагаад яваагүй гэвэл би баг явах байсан заяа би яагаад яваагүй гэвэл нөгөө нэг миний би үлдсэн байсан юм аа тий тэгээ ерөөсөө оройн яваагүй тэг яг зүгээрээс мал би баг л явчих байсан гэж хэлээд тэр ер нь бол тий 6 цагаас эхлээд 8 өгөөж ирсэн баг шүү бүр нэг тийм орой бол биш тий ихчээд 3 цагийн л арга хэмжээ байсан гэд тий ер нь бол бүр шүн мөн бол оюутнууд юу гэж явах вэ? Бид нэр хэрвээ явах юм бол одоо хариуцлага тооцоолж байгаа. Тийм учраас тэр бол нэг хүнд бол юм биш. Очичоод оюутнууд маань цаг гарan болоод хүрээд ирсэн. Зүйн тийж бодлоо ш. Тэр өчигдөр хэрэг нөгөө өдөө дагаа явсан бол өдөө баруун ноодл хэрэгчтэй ингэж ярихгүй байх байсан юм байна даа л гэж би одоо ажиллаа ш. Тэр ч юм бэ. Тэгсэн. Манай оюутнууд айгүй хувцастай
дараа нь уучлалгүйгээд хөөх юм над руу чи захиа махаа өгч мөгөөд багшаа ингэсэн шүү тэгсэн шүү уучлаарай уучлаарай гэж аюу хөөрхөн болсон шүү дээ. Машины хувьд яг нөгөө хилээд болцсон гэж бодохгүй юу тэгсэн чинь дараад нэг тоолго болоод хүүхдүүдээ ингэж яасан чинь гоохлаа Батцсан байсан. Зүү. Тийм тэгээ тэр үеэр чи манай 15-ны нэг нь төрсөн өдөр нь болж исэн. Тэгээд бүгдээ нэг амар Монгол хоол идэхийнсэн гээд нэг тиймэрхүү юм яриад. Тэгсэн чи оройн хоёр огш цөөн хийсэн гээд тэгсэн чи нэг гоймон нэг зайц зөвлөө тэр чинь юу хэл огшаа. тэгсэн. Яртач бараг л цөөн хийсэн байсан. Тэрээс нөө бас дурсамжтай гоё үлдсэн байдаг. Тий. Аюу дурсамжтай явсан шүү хэдүүлээ чи. Тариан талдаагаар ингэж алхаад тий тэр бидний байрлаж исэн газар нь бүр кемп байгаа байхгүй кемп тэгэнгүүтээ модоор хүрээлэгдсэн автобусны бодлоосаа хөөрхөн алхах 5 минут алхахдаг тий тэгэнгүүт хүүхдүүд маань яг ингээл үеийнхнаараа найзуудаараа гадаадад тий нэг өрөөнд ингээ орцгооцсон хайди маань хувьд ч гэсэндээ айгу урсамж ихтэй өрөөд байсан багш нарын хувьд ч гэсэндээ та хайдтайгаа яваад ирсэндээ бас баяртай байдаг. Тийм дараа нь тэгээ ярихад айгу дурсамжтай гоё зүйл болсон. Тийм. За тэгээд 2 дугаар хэсэг рүү орохоос өмнө нэг сэдвийг хүндий. Тэр нь болохоор номногч багш нарын одоо санаачилсан клуб GMIT-д нэлээд зөөхөн байдаг. Тэгээд багш нар Chemistry Club гэж байгуулсан GMIT-д. Тэгээд тэр клубыг яагаад байгуулах болсон бэ? Ер нь тэр санаа яаж төрсөн бэ гэдэг талаас. Тэр санаа бол багш нь бодоол явж ирсэн хүүхдүүдээрээ оюутнуудаараа юу хийх вэ? Оюутнууд маань нэг давуу тал нь кампус гэж ярьжсэн шүү дээ. Яг тэрэнд байгаа хугацаанд нь те шинэ юм хийлгээд үзүүлээ гэдэг санаа багш нь яваал байсан. За тэгээд миний хувьд цаашаага төсөл бичсэн шүү дээ багш нь хөөрхөө. Клубэд болд те төсөл бичээд тэгээд тэр нь батлагдаад дэмжигдээд тэр юу шүү дээ. Германы сангаас эсэ. Тэгээд хөрөнгө оруулалт аваад тэнд хэрэглэгдэх бүтээгдэхүүнээ өдөржингөө ингээл хаягаал яваал те аваал цуглуулаад тэгээд химийнхаа клубтэй хүүхдүүд авъя гэсэн чинь уг нь бол 10 хүүхд авна гэсэн чинь 20 хүүхд бүртгүүлсэн. Айгу аюутай ирэл хэрэгтэй чи байсныг хэлэх үү. Дээр нь хүүхдүүд айгу их сонирхолтой байсан. Гараараа хийж юм үзэх гэдэг маань тэднэрт маань бас их боломж болсон болов уу гэж боддتي. Тэрийг нээсэндээ ч гэсэндээ дараа нь бодож яхад те хүүхдүүд ингээс их юм сурсан байхаа. Химийн чиглэлээр клуб яагаад нээсэн бэ гэхлээр бид нар хим гэдэг хичээлийг гол юм шиг санаад байдаг. Хим гэдэг бол асар хоол бид нар баг хэрэгэлдэггүй юм шиг бодоод байдаг хүүхдүүд. Тэгэхэд бид нар өглөө бослоо оогоор шүдээ угаалаа, өсөө ангижруулагчаар угаалаа гэдэг чинь л нөгөө саармэгжүүлэх процесс те neutralization гэж ярьдаг шүү. Тэрийг хийгээд яваад байна. Химийн процесс чинь цаана яваад байна л гэсэн баггүй. Тэгэхээр тэр болгоны чинь амьдрал дээр нойртуулахын тулд тэр клубыг нээе гэдэг бодол яваад байсан. Тэгээ хэрэгжсэн. Оюутнууд их дуртай хүлээж авсан. Би яг хамгийн сүүлийнх нь нэлсэл дээр нь би орсон баха. Тэгээд ороодлаа хийгээд өөр юу илээдтэй савн янз янзын юм хийсэн. Тэгээд тэгсэн чинь та дараагийн семестрт явах гэсэн. 2 семестрийн турш 2 семестрийн турш бид нар чинь үйл ажиллагаагаа явуулаа. Сүүлд нь те химийн клубын нөгөө ивент байгуулагдаад, ивент зохион байгуулагдаад, за хөгжмийн мьюзик клубийнхан ирж вау, амьд тоглолтоод nice хоёроо байсан. Бүр тэгээд хүүхдүүдтэй тэд нар маань уралд энэ тэмцээн зохиогоод дээр нь туршилт хийж өөрсдийн гараар бүтээтгүү хийгээд бүр нүдэн бүр гялалцсан хүсэл гараа явцгааж юм чи баярлаа гэж өөрөө бүр айгүй гоёсэн. Гоё тий. Тэрс нэг live-с нэг open mic night event хийсэн чинь танахаас нэг юу спонсор авч маад тий нэг хин сайн дуулсан топ 3-нд танахаас нэг танаа клубээс гарсан бүтээтгүүний бэлгийн шилжлээд бас гоё хамтарч ажилласан шүү. Тэгсэн тий айгүй хөөрхөн бид нар чинь бүр байнга хамтран ажилластай тий ивент тэгэл тэнгуү чинь music club гэсэн чинь маарлаад гэж юм чинь санаа зовлтгүй манай клубээс дуулна тийм үзүүл бололттой гэж хэлж байгаа юм чи тэнгуүт нь ямар гоё юм бэ гэл тий би бинийгаа дэмжин гэдэг чинь айгүй сайхан байхгүй юу. Тэгээд тэр өөрөө бүр үнэхээр мартагдахгүй сайхан болсон. Олон хүн
дараа нь тий баярлалаа зөндөө юм хийж сурлаа гэж биччихсэн хэлжсэн тий. Тэрнийх гоё хийсэн шүү. Гой. Тэгэл тэрний чин дараа жилээс бараг тэгэл корона морона бол баах юм болсон шүү дээ. Ихсэн. Тэгээд Аа. тэмцээнүүд байхгүй боллоо. Summer school байхгүй боллоо. Клуб маань үйл ажиллагаанд төр зүр зогслоо гэх мэтчлэнгээр жоохон тэглээ. Одоо өгчтэй та юу яах вэ? Буцаад Жимайти руу орох юм бол тэр клуб өргөжлүүлж явах үсгүй бол одоо танхимаар дараа жилээс ч юм орж эхлэх нь тодорхой хальтаа. Тэнгүүд та хэрэг ажиллахгүй бол таны оронд тэр клубыг өргөжлүүлж явах хүнийг томилох уу? Та ер нь тэр тал дээр үж бодож байгаа юм. Багш нь ажлаа хүлээлгэж өгтөө бол клубийнхаа бүх зүйлийг хүлээлгэж өгөөд ийм зүйл ингээ хийжсэн. Энийг өргөжлүүлээд аваа яваарэ гэд оюутнуудаа ч хэлсэн нөгөө үлдсэн багштаа ч хэлсэн байгаа. Учираас бид нар маань өргөжлүүлээд те бизнес эргэж орох бол мэдээж өргөжлүүлээ явна. Илүү гоё юм хийхтэй төсөл аваад их зүйлийг хийх хэрэгтэй болно. Тэр санаа бодогдоод исэн юм юу гэсэн бэ гэхээр би Монголд анх ирчингүүтээ яг Монголын брэнд гэж Lamore-ыг харчихсан байхгүй Lamore гэдэг те. За тэр үүсгэн байгуулсан эмэгтэй маань өөрөө химийн хүн биш гадаадд олон жил сурч байгаад ирсэн гэдэг те. За тэгтэл бид нар хими мэдлэгтэй 7 дугаар ангид жишээлбэл те досоор ингээд шүлттэй хольж байгаад савн хийж болно гэдэг мэдлийг бол бид нар аль хэдийн авцсан байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тэрийг бизнес болгоогүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм юмыг бизнес болгож болох юм байна гэдэг юмыг хүүхдүүдэд эртнээс нь ойлгуулъя. Хийгээд үзчихвэл бид нар маань гарт ойрхон юм чинь дараад нь дахин нэг брэнд үүсэлтэй Монголын брэнд үүсэл гараад ирэх юм бай гэхөө үүсэх аргагүй. Тийм учраас хол юм биш шүү гэдгийг ойлгох гэдэг бодчихсон. Бид чинь тэгээд савн байтгаад тэгээд нөгөө хими индикатор хийсэн хүмүүс шүү дээ. Тэгээд тэр нөгөө хими хийн сайн мэдгүй зүйлсийн дөрөв. Индикатор хийгээд тэ төрүүлээд тэр бас их дуурсан сайхан төрүүлээд тэ шагналаа аваад бид нар чинь бие бинийгаа тэрврээд яг жинхэнэ нөгөө химийнхаа онлыг үтцсэн хүмүүсийн дээр нь гараад ирлээ шүү дээ. Яг үүндээ. Тэгэхээр хийх байлаа тэрэнд чинь. Манай номон өргөөс номон байсан. Мөнх бат байсан. Дээр нь өөлөн байсан. Өөлөн байгаагүй. Өөлөн мөнх батыг дэмжиж байдаг байсан. Нандаа байсан шийсэн тийм. Нандаа түрүү жилийнх нь байсан. Ишиг байлуу. Гэсэн төвшиг байсан. Тэгээд 4-2 хүүхд тэр тэмцээнд ор хүүхдүүдийг шигшгэд бас их юм болсон л доо. Бас л 10 хэдэн хүүхд бүртгүүлсэн. Тэгэхэд 5 хүүхд хэрэгтэй гэдэг те 5 оюутныг аавна гэдэг. Тэгэхэд бас л тэр нэрээ яасан удирсан юм шиг. Сонгоход энэ хүүхд ийм хичээлийг үзсэн. Энэ төвчний хүүхд байгаа гэд би чинь бас хичээл орж исэн хүүхд байсан болохоор их ойрхон байсан. Тэгээд дээр нь те энэ багт нэг санаачлагч хэрэгтэй. Нэг толгойлогч хэрэгтэй ч гэдэм одоо бие биенийхээ давуу талуудыг нөхчих хүн хэрэгтэй, сул талуудыг нөхөх хүн хэрэгтэй. Тэдний заан характер нь өөрөө байх шаардлагатай гэдэг юм авч ирсэн байхгүй юу? Нэг нь сайн мэдлэгтэй бүр суугаад юм хийдэг хүүхэд байхад нөгөөх нь заалаа та нар босооч юмаа хийе гэдэг санаа бие биенийгээ уриалдаг тийм хүүхэд байх хэрэгтэй гэх мэтлэнгээр өөрийн характерыг нь хүртэл ингэж шүүж одоо шалгаж гэдэг юм уу? Би одоо хичээл үзсэн орж исэн болохоор их мэдээд идэв гэсэн. Тэгээ авчихсан. Тэгээд эрэгтэй те хэд байх хэвээр эмэгтэй хэд байх хэвээр гих мэтчлэнгээр харьцааг нь алдуулахгүй өдөргээд нилээ юм болж ич яг шүүгцэн 5 хоёрт ингээд гарч ирж исэн. Гэсэндээ ч бас тэр хүүхдүүд маань амжилт гаргасаа гэж бодоод идэг штеп. Тийм. Түрүү жилийнх нь бас хүүхдүүд өөр характертэй. 2 удаа орсон шүү дээ. 2 удаа ороод нөгөө нэгэнд нь 2 дугаар байр орсон. Дараа жилд нь 1 дугаар байрыг аваад цомоо аваад гараад ирсэн. Тийә тэгвэл Жимайти өнгөрүүлсэн турсан жил зөндөө л байгаа юм байна. Өнөөдөр ирээд дуусахгүй шиг үнтэй гэж. Хэдүүлээ бол ихсэн он жилүүд бол үнэхээр хийж бүтээсэн зүйлтэй аргашаа харахад те би нэг дутуу орхисон юм байх шүү гэдгийг бол их олон биш. Харин хийж бүтээсэн зүйл маань харагдахуйц тий олон байсан байна гэж бодоод идэв шүү. Тийә одоо ингээд дараагийн 2 дугаар сэтлэг оръё. Тэгэхээр танаас нэг дуу нэг киноны нэр асуусан. Тэгээд дуун дээр болохоор
тэс киноноос нэгэлчих киноны нэр гоё. Life of Pi гэдэг кино сонгосон байгаа. Тэгээ яагаад тэр киног сонгосон бэ? За тэр киног би өстой оюутан байхдаа харамсаргүй үзчихсэн юм аа. Тэгээ үзчихэд эхэндээ те ийм юм болж яана гэдээ өнгөрүүлчихсэн. Дараад нь яг манай философийн профессор тайлбарлаж өгчээсэн байхгүй юу? Чинь ийм байна, эн чинь ийм байна гэдэг. Тэгэхээр би яг нэрээ тэр өнцгөөс нь үзвэл яг тийм байх шүү дээ. Бид нар киног яагаад өнгөцгөн үздэг юм болоо? Цаад хэлж байгаа философийн агуулга нь яг юу байсан юм бэ гэдгийг бодож үзээд кино үзэхээр их гоё идэм байлээ. Тэгэж дараа 2 дахь удаа үзээд тэгээ бүр өөртөө бүр шингээж авчихсан. Тэр киног үзсний дараа те тэр зайв гэдэг маань өөрөө бидний амьдрал гэж бодоход өдөр хоногуд шуургатай өдөр байна, нартай өдөр байна тийм бид нар тисэж гарч идэг. За завин дээр байгаа тэр араатнууд байж гэнэ гэж тийм. Араатан гэдэг бол сул дорой хүчтэй сул доройгоо барьж идэх юм байна гэдгийг харж байна. Тэр чинь амьдралын нэг нөгөө философи яваад байна шүү дээ. Тэгээд хүн гэдэг хүн байна тийм. Оюун ухаантай. Тэрийг амьтанд идүүлчихгүй тулд өөрийгөө яаж хамгаалж юм бэ? Дээр нь хамгийн их ойлгосон юм нь нөгөө ном байхгүй юу? Номон дотор амьдрал бий гэдэг философиг тэндээс их ойлгосон. Яагаад гэхээр тэр хүүд доор зойроосоо гарч ирэл те ус гаргаж авдаг. Өөрхөө багаж их угсраал те тэр номыг уншиж байгаа л хийх вэ? Яаж энийг угсрах вэ гэдэг зааврыг уншиж байгаа л хийгээд нэг гэсэн учраас би бол нэг книг л дурцсан. Тэгэхээр олон цаг кинонууд байна л та. Та хэдийн үед тэгж бодогдсон уу? Тэр киног үзчихэд тэр яг сүүлд нь тэр хүн хэлдэг шүү дээ. Ингээд түүхэн ярихдаа яг амтнаар биш ингээд зөвхөн хүнээр орлуулад хэлждэг. Яг тэр хуурай ирэг дээр газарсны дараа хүмүүс ингээд ирээд асууж байгаа шүү дээ. Тэр хүнээс юу болсон бэ гэхэд интервью өгдөө шүү дээ. Ярилцлагадаг. Тэгвэл ингээд тэр амтсан биш яг хүнээр тайлбарлаж байгааг сонсоод хүү эн чинь юу шал өөр нэр тэр утгаар нь харах юм бол эн чинь бараг л ингээ амьдралын талаар ярьдаг юм шүү дээ. Тэр араатай амтд чинь бараг л бидний амьдралд байдаг хүмүүсийг илэрхийлсэн юм шүү. Тийм шүү. Жохон харсан. Тийм. Яг үнэ. Тэр тийм кино байна гэд. Цаана философитэй л кино эсвэл та. Тэгээд амьдрал бас ингээд өнгө төрсөд зураглаа үзчихсэн айгу хөөрхөн. Тийм шүү те. Тийм тэгээ гоё кино байсан. Миний хувьд бол нэг юун дээр үзчихсэн. Германаас буцаж ирж байхдаа онгоцонд үзчихсэн нэг. Тэгээ тухайд үзэж байхдаа ингээд нэг тийм таны хэлсэн шиг тийч философи шиг философи талаас нь үзээгүй юм байна. Яг таны хэлсэн нөгөө нэг яг өнгөц хардаг гэдэг шиг тэгэл үзсэн юм байна. Яг тэгээ бодсон чинь нэрэл тийм дагч бодлоо сая л. Тухайд яг тийм яг фокус үзээгүй. Энэ кино бэдэг да энийг нэг үзчихээ да гэж үзчихсэн. Тэгсэн чинь нэрэл тийм даалж бодлоо сая. Тэгээ хамгийн гол нь надад таалагдсан юм надад яг цай марлаг хэлсэн шиг зураглал гэж хэлээ. Нэг далайн тэр далайн яг тэг болт ингээд нэг завтай ингээд бартай ингээд далайн амттай гацчлаа тэр зураглал айгу гой санагдсан. Одоо тэр далайн олон амтд тэр гарч ийн тий гэрэлтдэг ч юм уу тэр нэрийг мэдэхгүй л дээ. Гэтэ ямар ч тач тэр зураглал айгу гой мэдээж юу гисэж ашигласан л ах гэтэл айгу гой зураглал гарч ирсэн кино байсан. Тэгээд надад хамгийн төв сонирхолтой санагдсан хэсэг нөгөө юу нэг арал дээр очдөө штэ. Тэгсэн чинь тэр арал нь ингээ орой болохоор ингээ тэр газар дээр байгаа бүх амтнаа ингээ хордуулж аралдаг. Тэгээд ингээ холоос ингээ харсан чинь нөгөө арал нь яг ингээ зүгээр юм хүний хэлбэртэй тийм махчин арал байсан гээд. Тэгээд тэр надад амар сонирхолтой санагдчихсан. Жигдээс ийм байсан юм болов л. Тийм. ертөнц дэлхий гэж бидний үзээгүй арлууд их байгаа. Тийм байж магадгүй шүү. Тэр Харин тийм. агуу байгаа шүү. Нэгтэйгөө судлагдаагүй арлууд зөндөө байгаа хтэй. Харин болдгоо жимс идэггээл те болдгоо жимс байдаг гэл амтан ч байсан те. Далайн өдөр гялалцдаг амтнууд ч гэсэндээ өөрөө их хортой гэж байгаа штэ. Хорыг ялгаруулж идэг өөрөөсөө бие хамгаалаад бол тэгээд тэрэнд очиод усмсанд ороод өөрийнхөө гэмтээжсэн төв тохиолдол их байдаг. Тийм болохоор уншиж харж явах мэдгүй юмнууд бидний мэдгүй юм дуршлаа аргууд ирнэ дүүрэн байгаа л гэж бодоод идэв. Тэр биш гэрэлтдэг юу чин тийм далайн замаг юм биш үү те? Нэг тийм бактерийн Гэрэлтдэг нөгөө амтан уу? тийм тэр далаад идэг нь.
Яг замаг арай биш ээ. Замаг бол арай өөр. Тэр бүх хөдөлгөөнтэй ингээд явдаг. Тэгэл гэрэлтэй л байдаг те. Тэр нэг гэрэл гаргадаг бас загас байдаг шүү дээ. Өөрөө гэрэлтэй. Тэр бас их хортой загас шүү дээ. Тэр хортой загасыг Би чи ингээд нэг уртаа агшиг ийм нэг том ийм гэлтэй юу? Ийм гэрэлтэй байдаг гэл. Тэр яг сүүлд нэг ресторанд очиход хамгийн үнэтэй ресторан гэж ярьжсэн байхгүй. Тэр загасныхаа чиглэлээр ресторан бол тэр тооцогддог. Яадаг вэ гэхээр тэр загасыг өвчөж одоо бэлтгэхийн тулд мэрэгжлийн хүн байх шаардлагатай. Дотроос нь их хортой ялгардаг гэж байгаа байхгүй. Хэрвээ тэнд хоронд нь ингээл түлэгтгэл юм бол тэнд нь аюултай. Тэр хорыг маш зөв цэвэрлээд тэгээд хүмүүст хоол бэлтгэж өгнө гэдэг чинь айгүй их ур чадвар шаардсан. Тэр хэмжээгээр үнэтэй байдаг ресторан юм байлээ. Сүүлд нэг ресторанд очиод гэж харж ирсэн. Тэр бол далаад байдаг амьтаа өөрөө гэрэл гаргадаг. Тэгээ нэр нь тэр үедээ харж агаад би яг солонгосоор нь харж агаад одоо бол мартсан байна. Саний агш нөгөө хорол хийдэг айгу олон нууцлагдмал тиймэрхүү зүйлүүд байдаг гэстэй дагуулад нэг асуултаас тэний хамгийн сүлд ингээ олж мэдсэн тийм вау гэж бүр ингээд гайхшруулсан тийм мэдээ ямар мэдээ байгаа вэ? Олж мэдсэн зүйл гэх юм уу? Хорол хийдэр яг сүлд гайхшруулсан юм бол хүүхдүүдийн талаар тий бичлэг хүүхдийн бичлэг үзэл амар гайхшруулсан. Яг нэрээ хүүхдийн дөнгөж төрсэн хүүхдийн бичлэг дээр үзэл яа эдгээр ингэж хаддаг гэж юу юм өмсөртэй тий өөртөө бас мэдэхгүй байгаа шүү дээ хүмүүсүүд нийлхэрнээс тэгсэн мөртлөө айгүй их юм хийж чаддаг хүүхдийн бичлэг үзчихсэн санаж байна. Яг тэр юм да жоох хүүхд үжиж гэж бодцоод тэр үед л багшиж ирсэн юм уу? Одоо тий одоо бол сүүлийн 1 жил гарна шүү дээ хүүхдтэй холбоотой юм их үздэг болсон. Энэ хоол арчилгаа тэгээд хүүхдүүдийн өсөлтөө энэ дээр бол хүүхдийн бичлэг л үзэж байгаа л багшиж ирсэн да. За. Тэгээд энэ кинотой холбоотой гоё дурсамжуудыг ярьлаа. Тэгээд Мөнөгшийн санал болгосон дуу гэх юм бол Alicia Keys-ийн Girl on Fire гэдэг дуу санал болгосон. Тэгээд энэ дуутай холбоотой таны дурсамж яг юу вэ? Яагаад энэ дууг санал болгов? Танд төрсэн мэдрэмжүүдийг хуваалцвал. Энэ дууны хувьд тий багш нэг диплома хамгаалах гад диплома их 12 сарда хамгаалах ёстой гэдэг өөртөө амлалт өгчөөд байсан үе л дээ. Тэгээд профессорын манд хувьд пепер бичих ёстой, хугацаанд амжих ёстой гэсэн үг даалгаврыг надад ингээ өгчөөд исэн. Тэнгүүд л багшийн ингээл толгой дээр бүх юм бууж байгаа юм чи. Би төгсөх ёстой, харих ёстой. Одоо л төгсөхгүй бол надад боломж байхгүй. Хэрвээ төгсөхгүй ингээл Монгол ирчихэл юм бол салгардаад те би төгсөж чадахгүй болчих واخа гэдэг. Дээр нь би зорилгоо биелүүлэх ёстой гэсэн бүх юм ингээд толгой дээр байж агаад үсээ хамгийн дээрээ шуучаад тэгэл яг лабораторийн манай оюутнууд те солонгос оюутнууд орой ингээл нэгээрээ цувраал ол орой хоолны дараа ингээд явцгаадаг ахгүй гэр лугаа. Тэнгүүд шин ингээл кофе уугаал те сэргэхийн тулд кофе уучаал тэгэл айгүй ирчтэй хүчтэйгээр энэ дууг сонсчоод сэргчэнгүүтээ амар сэргэж байгаа ш. Дээр нь ингээд энэ дууны өгнүүд нь ингээд толгойд орж ирж байгаа юм чинь ингээд бүр ингээд номна гэл хатгаж чаач. Тэгээд яг тэр он хидис харуудыг өнгөрөөж исэн. Тэр дуу их одоо сэргэлт өгч исэн. Миний тэр мүүдтэй их зогцож исэн учраас би энэ дуу ингээд аймаар сонсдог байсан гэж хэлэхэд болно. Одоо бол яг ингээд аймаар сонсохгүй тий хаяа сонсоод тэр үеийг шууд бодогдож байгаа юм чинь. Дуу гэдэг бол хүний тархинд очдог тий үнд байдаг. Шууд тэр бүх юмыг сануулдаг. Үнэр дуу байна тий бүх юмыг сануулдаг гэж боддог. Тэгэхээр энэ дууг санангуут л яг тэр миний оюутан байх өөрийгөө ялан дийлж байгаа үеийн үе бодогддог байхгүй. Би тэр дуудаас ингээд гарч ирсэн шүү. Энэ амьдрал гэдэг чинь зөв гал дээр би алхаж байна л гэж бодож байгаа юм чинь. Тэгэл бүх юм. Тэгээ намайг бол нэг Монголоос ирсэн нэг оюутан хүн л гэж бодож байгаа байхгүй тэдний хувьд. Тэгэхэд би таана нөөц болцоо ихтэй бас гэр бүл үр хүүхэд маань хүлээж байгаа ч гэдэг юм уу. Тэр их хариуцлагатай байдаг шүү гэж байдаг те. Тэр том зоригтой эмгтэй шүү гэж бодогдуулж ирсэн тэр дуу. Тийм учраас энэ дууг хайднаас сонол болгоод өсөгчтэй ч гэсэндээ ярихыг хүссэн учраас дуугаа болгосон. Ялч шүү дуу гэдэг бол одоогийн цаг хугацаанд
өнгөрсөн лөө аялжуулах хамгийн боломжит хэрэгсэл юм шиг байгаа юм гэж боддөө шүү дээ. Өнгөрсөн лөө аялжуулах. Одоо тэр дугсаасаа өнгөрсөн дэх яг тэр хугацаанд ингээд тэр үеийнхээ мэдрэмжийг авдаг ч юм уу. Тэр үеийнхээ дурсамжийг бодож эхэлдэг. Дуу гэдэг юм айгу л Биш үү тий. зөв шүү. Тий. Айгүй хүчтэй те. Хоёрын үед ямар дуу байдаг вэ? Ер нь. Яаж тийм шүү. Ян зүрлэг. Юу дээр болдог ингэж те? өөртөөс нь асууж байгааг болохоор бодож үзээгүй л юм. Тийм. Яг нэг тэр гэд хэлчихээр дуурлаад ирэхгүй л юм. Маш олон дуу ингэ сонсдог те. Бид нар өглөө цонглог ирчвчтэй дуу, оройдоо намуухан гэл те. Тийм. Харин ямар үедээ ингээл бас гой дуу сонсноо. Дуу гэдэг бол сонголт ихтэй. Тийм нэг эморж байгаа үед агш бүр өөрийгөө эм оруулах гэдэг эмод сонсдог та. гэдэг шүү. Бүгд унтсны дараа тий дээр нь кофе уугаад хичээл орохын өмнөх 40 минутанд ч юм уу ингээд айгүй гой дууг сонсоод яг юу хийж байгаа тэр мүүдээ өөртөө бий болгочингуудаа тэгээд дараагийнхаа нэг хийхлээр айгүй гой болдог шүү. Тий. Багш амар кофе уудаг тий. Өглөөдөө бид нар чинь автобуснаас буулаа, сургуулийнхаа автобуснаас буулаа, дээр нь кофе корнер руугаа очлоо, сайхан ярьж суулаа. 5 минут ч тэр чинь заримдаа 10 минуттай. Тэгээд багш нартайгаа ярьж суучаал тэгээд ажилдаа эхлүүлэх гэдэг чинь аюулгүй том аз жаргал. Тэр яг анх бол би кофе гэдэг бол Монголд байхдаа хашуу хар гэл профессорыгаа ууж гайхаад байсан. Бид бол өөртөө очиод дотор нь орсон л да ер нь живсэн л те кофегүйгээр одоо амьдрал төсөөлөхдөггүй өдөрт заавал нэгийг уух гал байж идэг те. Тэр нь миний нөгөө илгэний хорт авдрын эмчилгээний судалгаан дээр нэг аяг чанартай кофе яг шинэхэн үрийн ч юм уу эсвэл яг найруулдаг одоо бидний гараж авдаг roasted coffee гэж байна шүү. Тэр уухад илгэний хорт авдрын өвчлөөс сэргийлт юм байна гэдэг пейпер уншижсэн баггүй юу? Тэгээд тэр пейпертэй холбоотойгоор ч гэх юм уу одоо миний боддог зүйл бол ингээ өдөрт нэг сайхан чанартай нэг кофе уучи тэр цагаа чанартай өнгөрүүлэх 10 минут ч байна 15 минут ч байна те яг өөрийнхөө хүссэн дуугаа сонсоод ч хүссэн цагаа юмдаа зорцуулъя эсвэл мэйлээ шалгаад ч юм уу те ингээ me time өөртөө зорцуулдаг. Тэгээд тэрний нэг нөгөө баталгаа гэх юм бол нөгөө кофе корнер юу болсон шүү дээ айгуу гоё тассан шүү дээ. Амжаагаа үстэй тий. Гоё тассан шүү тэр. Тэр их нэрээ яг юу боллоо тийм боллоо. Бошин л одоо нөгөө кофенд үр ашиг тий ач холбогдол өгдөг чинь нэг жишээ. Кофе корнероо гоё байлгая. Ингээл кофе уужахад тий дээшээгээ ингээл гоё зураг мэрэгжлийн зураач очиж зурж өгсөн шүү дээ. Дээр нь тэр хүн чинь айгу сэтгэлтэй гэрэл гаргаж өгсөн, гэрэлтэй болгож өгсөн гэх мэтчлэнгээр бид нарт бол тийм тий. Орой болохоо тэнд айгу гоё л тий. Тэгээд яг зураггүй байх юм хуучин үеийн зургийг харсанд надад амар хоосоо харагдаад юу хэлээ гэж бодоод тэг яг одоо байгаа нь бол яг тийм нэг хүмүүс яг кофе гаваа тэмцээний ингээд дуугаад хоорондын мөрөөс авах аюу гоё тийм атмосферыг бүрдүүлж өгсөн гэж боддоо шүү дээ. Харин тийм. Гэрэл нэмээд өгсөн ч бүр аюу гоё тийм дулаан бол авчихсан тий. Тэгээд суух аюу гоё. Тийм ер нь сургуулийн хамгийн тимж өнгөрөх гоё хэсэг. Энэ зураг байдаг шүү дээ. Гоё зураг тий. Сууж юм ихэнсэн. Тэгдэг шүү. Нар тусаал гаднаас нар тусаал бид нар энд кофе уугаал тий. Тийм тэгээд өдрийн 12 цагийн засалгааны үеэр гараал тэнд бөөнд божигдэн штэ. Тэр үе манс жаргалтай гэж нэг жаргалаа би зовлонтой нэндөрөөд гэдэг шиг. Тэгээд сүүлд нөгөө кофенаас гадна одоо нэг кейк ч юм уу одоо нөгөө снэк зардаг болоод одоо бүр нэг тэнд аваарах гэнэ одоо амар ихсэн. Амар уушсан тий. Тэгээ анх тэр чинь нөгөө оюутнууд өөрсдөө кейк мэг тиймэрхүү юм хийж зардаг гэсэн шүү дээ тий. Тийм бас тэгдэгсэн. Кейк хийгээл тий. Хөрх юм болно. Манай оюутнууд их санаачлахтай өөртөө гараараа юм хийдэг хүүхдүүд байдаг шүү. Киноны хувьд нэг Солонгос төгснөх багш нөгөө нэг нэмээд хийлчихэд Reply 1988 гэдэг Солонгос кино 20 ангитай киног яг ингээд үзэж өдөр шөнөгүй үзэж дуусчихсан. Тэр кино бол миний нэг өдөртөө баг өдөр шөнөгүй ингээд 20 ангитай тэр чинь хэдэн өдөр үргэлжлэн л дээ 20 цагийн турш те үргэлжлэх хэвээр
2 3 өдөр болж ирсэн юм аа. Тийм. Нэг ангийг харсан чинь зүгээр цаг 20 30 минут байдаг чинь Тий, нэг эпизод тэгдэж үзэж байгаа хугацаа. Тийм үү. Аха. Тэгэхэд яасан бэ гэхэлэр багш нь нөгөө хамгийн сүүлийнхаа пейперийг submit хийчээд тэрийг хүлээх зур багахан хэмжээний цаг гарсан байхгүй надад өөрийн. Тэгээд тэр хугацаанд би тэр киног ингээд олж харчаад үзээд амтанд нь ороод тэр киноны бас л нэг цаад утга учиртай Солонгосын амьдрал ямар байсан, үдид ямар болж байгаа гэдгийг харуулсан. Дээр нь хөдөлмөрсөн хүмүүстэй юунд зорж хөдөлмөрсөн хүмүүс одоогийн Солонгосыг бий болгоод байгаа мэй гэдгийг харуулсан баггүй. Яг хитгэн залуучууд хүүхдүүдээр ингээд төлөөлүүлээд байгаа хэдий ч гэсэндээ цаана 1988 онд олимп болсон дээр нь нөгөө номын санд их суудаг тий номын санд суугаад тэндээ унтаал хоноол тэгжээж энэ амьдрал энэ Солонгосын 2000 оны чинь тэр үеийн оюутнууд байсан. Тэгээд сэхэтнүүд нь ном уншснаас сургуульд сайн сурснаас болж ер нь сэхэтнүүд гарч ийна гэдгийг харуулсан. Тийм эерэг кино. Тэгэхээр их сайхан урсамж болж исэн бодоод идэв штэ. Ойрхон юм байна. Харин яг K-drama үздэг хүмүүс тэр киног айгу гоё гэж санал болгох юм лээ. Гэгээлэг. Айгу хүрхэн гэгээлэг. Тэгэл агуур айгу юмыг өгүүлсэн. Нэг их чинь Борама гэдэг нэг чинь өвөл их сургуульд орох гээд бас жижигхэн даар өдөр шөнө хичээлээ гээл тэрэндээ элсэж орцсон. Тэгэл ер нь их гайваа. За тэгвэл одоо дипломо submit хийчихэд тэрэг чи үзээ та. Тэгээрээ. За. Тэгээд подкастаа төгсвөл нуун агшаас цаашдынхаа карьерийн талаар асуумаар байна. Ер нь л цаашдын төлөвлөгөө бол хичээлгээр харж байгаа. Тэгээд мэдээж оюутан залуустай сурсан мэдснээ түгээн. Дээр нь те хувийн өөрийн гэсэн төлөвлөж исэн бодож байгаа санснаа хийн гэж бодож байгаа. Боломж олдвол position буюу гадагшаага явах ажлаа бодоод байгаа. Тийм бол Монголынхаа сайенстэй холбуулаад гэсэн үг их сургуулиудтай холбоод адванс төвшний зүйл хийх, лаборатори шинээр нээх гэх мэтчлэнгээр ер нь яг надаас давсан те нийгмийнхаа хариуцлагын хүрээнд хийх ажлууд хийнэ гэж бодоод байгаа. Тэгэхээр та нар маань одоо төгсөн нийгэмдэр гарна зөвхөн өөрийнхөө сурахын төлөө ингэж бодоод яваад идэг бол дараад нь те нийгэмдээ ямар сайн юм бүтээх вэ гэж боддог болно. Тийм учраас айд маань ч гэсэн бодоход ихтэхгүй гэж бодож байгаа. За их гоё карьер төлөвлөсөн байгаа юм байна. Тэгээд манай подкастны урилгыг аваад битэртэй ингэж ярилцсан суусан баярлалаа. Тэгээд тэнд сүүлийн үг ч юм уу оюутнуудтай үгс байгаа л зөвлөгөө ч юм уу төгсөж байгаа оюутнуудтай ч юм уу. Байлгүй яах вэ? Би хүүхдүүдэд үргэлж хэлдэг те оюутнуудад сурагчдад хэлдэг. За өнөөдрийн амьдрал чинь эсвэл ирээдүйн амьдрал чинь чиний сонголтын үр дүн шүү. Чи зөв сонголтыг хийх хэрэгтэй. Сурч мэрэх хэрэгтэй. Боломжгүй зүйл гэжтэй байх. Бүх юм боломжтой шүү. Ийг хэлмээр байна. Тэгээд цаашаага зөндөө сайхан гэгээлэг ирээдүй байгаа. Тэрнийхээ төлөө урагшаа тэмүүлээрээ захиж хэлмээр байна. Гоё орж ишүү яг одоогийн нөхцөл байдалтай. Зүрхлөө ингээл орж ирэхгүй. Тийм шүү. За тэгээд хөрөлцөн ирсэн номнагчтай баярлалаа. Тэгээд цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Амжилт хүсье. Баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.